Гишүүдийнхээ энэ өдрийн амар амгалан алтхъя. Баасанхүү гишүүний асуултанд хариулъя. Баасанхүү гишүүний эхний ажлын хэсгийн гаргасан тэр дүгнэлтийн талаар Бямсаахан захирал Гамбал захирал хоёр хариулчих. За би 2, 3, 4, 5 дахь асуултанд нь хариулъя араас нь. За ажлын хэсгүүд ажиллаад гаргасан дүгнэлтийн дагуу хийгээд явсан ер нь энэ гэрээнд гарын үсэг зурсан бүх процесс явсан энэ бүх ажлууд бол хууль элдв юм бол ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй. За хоёрдугаар асуудлын хувьд ламба төрийн нарийн бичгийн даргын хувьд бол өнөөдрийн тавьж байгаа орж ирж байгаа асуудалтай огт холбоогүй асуудал байгаа учраас өнөөдөрт хариулах шаардлагагүй хаа гэж бодож байна. Тусад нь ярих бах. Гуравдугаар асуудал, дөрөвдүгээр асуудал хоёр бол Баасанхүү гишүүний тавьсан хизээ доллар мөнгө орж ирэх гээд байна. Эдийн засаг хизээс ирэхийн хэр итгэлтэй байна гэдэг асуултанд би их товчхон хариулъя. Баасанхүү гишүүн энэ улс төр багт хийгээд энэ засаг төр доктортой байгаад элдв огцрон гацаан нураана гэдэг ийм юмнууд явахгүй бол энэ эдийн засаг өөрөө бол сэргээд явчих бүрэн болцоо байгаа. 5 дугаар асуултын хувьд бол энэ ардчсан намын бүлэг, ардчсан нам дотор ажил төрлүүдээ бол бид нэр хийдгээрээ хийгээд явж байгаа. Энэ бол манай намын бүлгийн дотоод ажил, дотоод асуудал. Тийм учраас та бол тэр дунд бол гүйж ороод авах шаардлага байхгүй. Та бол усын хурлынхаа гишүүнийхээ ажлыг хийгээд явхад бид нар бол бас энэ нам бүлийнхээ ажлыг хийгээд явхад бол болох байхаа. Монгол Улсын засгийн газар ерөнхий сайд хууль зүйн чадамжтай ажлаа бүрэн хийгээд явж байгаа. Баярлалаа.